Тэр 85 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаад их хурлд тогтоолын төслийн өргөн бариад батлагдчихэ. Энэ яг ямар боломж бий болох байгаа гэхээр иргэд банкн дээр очиод байшин гэрээ дулаалах гэсэн юм аа гэж зээл авахд хүүгийн хөнгөлөлт бий болно. Мөн арга зүйн зөвлөгөө өгдөг болно. Түүнээс гадна байшин гэрээ дулаалах аж ахуйн эрчүүдийг танилцуулдаг болно. Тэгэхээр иргэд маань өөрсдөө байшин гэрээ дулаалах гэдэг нь хүүхэд маань даарад ханиа түрээдийн, томуу хүрээдийн, хатгаа болоод ийн гэсэн энэ асуудлуудаа шийдэхэд цаашдаа байшин гэрээ дулаалгад нь илүү дэмжиж өгье гэсэн санхүүгийн хөшөөрөг, дээрээс нь татврын буцаан олголт, дээрээс нь эрх зүйн орчныг нь зөв болгох ийм агуулгатайгаар тогтоолын боловсруулж батлууллаа. Энэ Дулаанбаатар аян 1 энэ тогтоолын төсөл батлагдсантай зэрэгцээд манай нэр бүхий гишүүд дэмжиж бид нарыг өргөжүүлж явах төлөвлөгөөтэй байна. Энэ аян бол 2028 он хүртэл одоогийн байдлаар аянаа төлөвлөж явж байна. Ингэснээрээ бид нар энэ жилийн хувьд бол 10 мянган байшин 10 мянган гэрээг дулаална. Ирэх жил 15 мянган байшин 15 мянган гэрээг дулаална. Дулаалгахдаа иргэдэд сая хэлсэн хөнгөлөлттэй нөхцлөөр дулаалах боломжийг олгож байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд явснаар 2028 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-аас дээш хувиар буурах боломжтой. Яг бодит жишээ хэлье. Нэг айл одоо дунджаар жилдээ 550 мянган төгрөгөөр сайжруулсан түлш худалдаж аваад төлж байгаа. Тэгэхээр байшин гэрээ дулаалах юм бол энэ хэрэглээ 50-аас 60 хувиар буурна гэсэн. Тэгэхээр өрхийн хэмнэлт бий болох буюу айл өрхүүдийн амжиргаа сайжирна гэсэн давхар өр нөлөө бас